Сайн байцгаана уу? Би makeup artist Нарами байна. Өнөөдөр би мэрэгжлийн хүний үднээс нүүр бодлын тал дээр бяцхан зөвлөгөө бэлдсэн байгаа. За энэ нь болохоор ямар учиртай гэхээр нүүр бодол гэдэг зүйл маань эмэгтэй хүмүүсийн хувьд ямар чухал байр суурийг эзэлдэг вэ? Тэгэхээр нүүр бодолтоор хүн сайхан гоё харагдахаас гадна хамгийн чухал ойлголт нь өөртөө итгэлтэй байх, өөрийгөө гоё болгосноор бусдад сайхан харагдана, олон давуу талууд үүсдэг байгаа. Тэгээд нүүр бодолт гэдэг зүйл маань бүсгүйчүүдийн суралцах маш том сэдв байгаа. Нүүр бодолт маань ер нь бол нэлээд олон төрөл байдаг. Мэргэжлийн хүний мэргэжлийн makeup артистуудын хийдэг бодолтууд бол маш олон төрөл байдаг. Тэр дотроос ер нь бол яг өдөр тутамдаа бүсгүйчүүдийн хэрэглэдэг бодолт гэвэл энгийн бодолт, за мөн гоёлын бодолтууд байдаг. Гэхдээ энгийн бодолтын дотроо олон төрөл байдаг. Гоёлын бодолтоос нэлээд олон төрөл байдаг. Гэхдээ бүсгүйчүүдийн хувьд бол яг өдөр тутамдаа будчихдаг. Орой удаж найз нөхдөдтэйгээ уулзах гарах тохиолдолд бас тодорхой хэмжээнд гоёлын болгоод сурчдаг. Ер нь 2-3 төрлийн бодолт байхад хангалттай байдаг. За тэгээд нүүр бодолтон дээр хамгийн чухал нэг сурахад хэцүү зүйлүүд бол байдаг. Тэр нь болохоор хөмсгөө яаж зурх вэ? Тэрнээс болоод зурч чаддгүйгээс болоод маш олон эмэгтэйчүүд шивээс хийлгэж байгаа. За мөн гэрэл өдөр гэдэг зүйл буюу нүрийнхаа хэлбэржүүлэлтийг хийж чаддгүй асуудал байдаг. За мөн нүднийхээ хэлбэр дээр тохирсон будалтыг хийж контрорлож тэйн тавьж чаддгүй байдаг. Тэгэхээр энэ олон зүйлүүдийг бүсгүйчүүд маань ямар нэгэн сургалтын төвөөрч байдаг юм эсвэл олон YouTube-ийн бичлэгүүд үзээд ч юм уу бас дуурайж хийж суралцгаж хичээдэг байгаа. Цаг муутай бүсгүйчүүдэд зориулсан нэг мэдээллийг хүргэх гэсэн Univision-гийн гэрийн багш цэсэнд нүүр бодолтын олон төрлийн цуврал хичээлүүд Монгол тайлбартаагаар орсон байлээ шүү. Univision кино багцад гэрийн багш цэс шинээр нэмэгдлээ.